Сайн байцгаана уу? За өнөөдөр бяца болон луунг ашиглаад хоёр төрлийн амархан салаатыг зааж өгье. За энэ маань бид нэрээ ерөнхийдөө хөвчлэн хийдэг салаатнаас арай өөр бяца луун хоёроо давсалж дарж бэлдэж аваад амталдаг учраас илүү тийм гоё хүчтэй амттай эсгэлэн чихэрлэгдүү тийм амттай болдог болохоор та нар заавал туршиж үзээрэй. Эхлээ бяца луун хоёроо тусад нь маш нэмэгхэн хэрчин минийх шиг ногоо нарийнхан татдаг юм байвал юм зоргочоор шууд зорж болно. За эхлээд луунга жижиг цайны халбаг даваас за нэг том халбаг гэсэн чихэр нэг том халбаг алюминий цуу хийгээд сайн базаад өгнө. Үрсэн луунга хэмжихэд нэг 350 орчим грамм үрсэн луун ашигласан байгаа. Энийгээ амталж 15-20 минут амраа тавьчихна. Бяцаа маань луунгаас арай 580-600 грамм орчим байгаа учраас арай их хэмжээгээр тавс сэлсэн чихэр алюминий цуугаа хийгээд базаад мөн адил 15-20 минут байлгана. Бяцаан дээрээ 1.5 халбаг жижиг халбаг даваас 1.5 том халбаг илсэн чихэр болон алюминий цуу хийгээд сайн базаж өгсөн байгаа. Луун болон байцаа маань ингээд шүүснэн гараад зөөлөрсөн байгаа. Үүнийгээ бүх төрлийн соус болон ингээд ангаар нь хоолны хачирд идсэн ч бас болдог. Өнөөдөр хоёр төрлийн салаатын бичлэгийг хийнгээ. Хажуугаар нь мөн өөрсдийн өмнө нь дарсан кимчитэй хуушур мөн бас бэлдэж байгаа. За хоёр ногоо маань ийм байдалтай болсон байна. Энэ хоёроо одоо дурын амтлагаар амталж болно. Өнөөдөр би хоёр өөр байдлаар амталж үзүүлье. За луунгийнхаа салаатыг болохоор бат зэрэг сонгон нэмээд тэгээд хар перц тэгээд шууд майонезоор амтлаа. Энэ маань өөрөө маш гоё хүчтэй амттай салаат болно. За тийм майонезаа дурын хэмжээгээр хийгээд сонгон түүхий сонгон идэлгүй хүн бол сонгоо ихгүй байж болно. Ингээ маш гоё амттай луунгийн салаат болж байгаа. За бяцаа мөн майонезаар амталж болно. Тэгтээ бас өнөөдөр майонезгүйгээр бац зэрэг перц жоохон ахиухан цацаад. За тэгээд мастард буюу гич. Гичнээс маш бага хийгдэг. Тэгээд нэгээс хоёр том халбаг алюминий юм уу ургамлын тас тэгээд амтлнаа. Энэ маань бас маш гоё амттай болно. Бүх төрлийн хоолнд маш гоё зохицноо. Та ингээд өнөөдөр маань хийсэн байцаа болон луунгийн салаат маань бэлэн болсон байна. Орч материал нь бас энгийн түгээмэл байдаг болохоор энэ арга та нар маань салаатаа туршаад үзээрэй.